За сайн байцгаана манайхаа. Тайдтай энэ өдрийн мэндийг хүргэе. Би тайд нэг жижигхэн мэдээлэл өгье гэж бодлоо. Энэ одоо яг ямар учиртай вэ гэхээр энэ бол ялцчихгүй одоо бас тий энэ одоо хүүхдтэй хүн болгоны одоо мэдих ёстой одоо чухал асуудлын нэг болчиход байна. Сүүлийн үед тий юунаас олж байгаа вэ гэхээр энэ нэг одоо коронавирусын халдварын талаар одоо би ярих гэдэг байна. Энэ яаж вэ гэхээр одоо коронавирус одоо жишээлбэл насанд хүрсэн хүмүүс коронавирусын халдвар авсны дараа бас тийм олон хүмүүс те одоо long covid syndrome гэдэг тэрэнд одоо маш одоо юу гэдэг те тэрэнд хүртэж одоо ерөнхийдөө тодорхой хэмжээгээр юм жоох асуудалтай байгаад байгаа. Гэтэл юу яа гэм бэ бас коронавирусын халдвар авсан хүүхдүүд бас сүүлийн үед бас ийм синдромд бас өртөд байгаа юм байна. Энийг би одоо яаж мэдсэн бэ гэхээр энийг бол би ялцчихгүй бүр тайдтай бүр хуваалцмаар санагдаад одоо энэ бичлэгийг би хийж байна. Яасан гэхээр эхлээд би яг Жолитэрийн тухай ярив. Жолитэрийг 7 сарын ихээр Монголд очсон байхгүй юу тийм. Тэгээд Монголд очиод байж байгаад би тэр бүр ханаа түрээд хоёул баг яг л тэг корона шиг бүр яг тийм ханаа төрсөн. Тэгээд хоёлаа тэгээ би тэр ч очичоод баг 10 хоног өөрсдөө тусгаарлаад тэгээд гэртээ тийм байжсэн. Тэгсэн ч гэсэн ингээд зулзаг ингээд миний охин ингээд дараа нь ингээд ханиалгаал яваадсан. Би ч ханиалгаал яваадсан. Тэгэл би чи Монголд арга 6-7 хоног байсан. Тэгээд тэр 6-7 хоногт би Монголд байх хугацаанд ерөнхийдөө дандаа л нэг тийм ханиадны шинж тэмдэг маань ерөөсөө арилахгүй. Үргэлжин л ингээд нэг сонин ханиалгасан, хоолоо орсон тийм шинж тэмдэгтэй ингээд яваалсан. Тэгж яж байгаа 6-7 хоногийн дараа бид хоёр Германд ирсэн. Тэгээ Монголд яг Жоли яг энэ ханиадыг анх хүрэхдээ бүр ингээд 3 хоног бол ялцчихгүй халуураад би ч хүртэл 3 хоног халуураад хоолоо өвдөл тэр хоёулаа бүр хэцүү байдалтайсэн. Тэгэл үжиж магадгүй гэж өөрсдөө тусгаарлаа тэгжсэн. Окей, тэгээ байж тал би тэр чинь баг тэгэл сар гараа ханиалгаал яваадсан. Тэгэл нэг юм Германда ирж байгаамаа. Тэгээ Германда ирэл байж байгаа л нэг байжсэн чи бас нэг 7 хоног болоо баг бас ханиалгаалсан. Тэгэл бид тэр чи энэ ирээл энэ чи агаар бас шалгондоо бас чиглэг тэгээ бас модтай ер нь жоохон агарын хувьд бол жоохон цэвэрхэн тэр утгаараа ч юм уу 7 хоногийн дараа тэгээ бид тэрийн ханиалга бол ерөөхдөө баггүй болчлоо. За тэгээ хийжсэн чинь юу болвоо гэтэл нэг 10 хоногийн дараа юм биш ээ нэг 7 хоногийн дараа юм байна. Ханиад манай зүгээр болчиход ингээд байжсэн чинь миний охин дахиад ханиалгаад гэлсэн байхгүй. Ханиалгаад халуураад жоохон хоолой өвдөөд халуураад бүр 2 хоног бас халуураад гэлсэн. Тэгээ би чи бүр сандраад юунд очисон байхгүй. Хүүхдийн эмчтэр очисон Германд. Тэгээд ингээд тэгэхээр үзчихсэн Жолиг жоохон тийм нэг вирусын халдвар бол яваад байгаа. Тэгээд коронавирусын тест өгсөн чинь одоо төрөвчсөн тест авсан чинь би тэр одоо миний охин одоо сөрөг гараад тэгээд эмчтэйгэл за ерөнхийдөө шингийн юм уу тэгээд хэрвээ халуурах юм бол ибупрофен уугаарай гэл те ингээл тэгэл эмчиж өгөөл ер нь аюулсан ус уулгах хэрэгтэй гэл нэг тиймэрхүү юм хэлээл германчууд ер нь явуулчихдаг байхгүй. Монголд болохоор аюул хурдан антибиотик бичээл ингээл амар тийм хүчтэй юм уу явуулдаг. Германд болохоор зүгээр шингийн юмасаа уугаад сайн унтуулах хэрэгтэй, амраах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь ерөнхийдөө юу яах хэрэгтэй. Тэгэл яг ингэж л хэлсэн. За тэгэл би тэрийг явуулах нэ. Тэгээ би тэрийг эмнэлгээс ингээл эмчийн өрөөнд яг гарах гал байж байгаа л би чи ингээл нөгөө гинт гарахаас өмнө би тэгсэн байхгүй. Би танд гарахаас өмнө нэг юм хэлмээр ингээл тэгсэн. Тэгсэн чи манай эмч гэл тэгсэн. Тэгээд би тэр ингээд сая аялжаад ирсэн юм аа. Тэгээд би тэр ингээд Монгол яваад тэгээд Монголд очиод удаагүй байж хагаад би тэр бараг л яг л коронавирусын халдвар шиг тийм ханиад төрсөн. Тэгээд хоёлаа бүр ингээд 3 хоног халуураад тэгээд би тэр бүр өөрсдөө бараг 10 хоног тусгаарлаад тэгээд бараг иймэрхүү байдалтай ингээд байсан гэдгсэн чил гинт би тэр ингээд харсан. Хөөе таяр сууж хараа. Бигээс гарчаад ирээ гэл таяр явуулахгүй шүү гэл тэгсэн байхгүй. Тэгэхээр би окей гэл тэгэл би тэр буцаа асуулаа. Тэгээ буцаа суугаа ичсэн чинь эмч нэг бараг 10 минут болсон байгаа. Нилээ удажсэн. Нэг хүүхдийн ч буцаа ороод ирлээ. Тэгээ буцаж орж ирсэн ээ.
нэг тим тест нэг жижигэн цагаан барайл ороод ирлээ. Тэгэхээр би энэ одоо яг юу вэ гэж мэдчихсэн байхгүй. Тэгсэн чинь энэ ингээд та харин цаг гарахаас өмнө надад яг хэллээ. Ингээд би тэр ингээд те одоо баг коронавирусын халдвар шиг тийм анид авсан баг коронавирус ч байсан гэж магадгүй хэлсэн. Тэгээд хэлсэн чинь ингээд энэ бол айгүй чухал асуудал. Та хоёрыг тийм амархан бас хурдан ингээс ингэж гаргаж болохгүй. Яасан гэхээр сүүлийн үед ерөнхийдөө коронавирусын халдвар авсан хүүхдүүд те одоо халдвар аваад эдгэрсний дараа 2-6-7 хоногийн дараа PIMS гэдэг синдром илэрж байгаа гэдгсэн. Тэгээд энэ PIMS гэдэг синдром нь ямар учиртай синдром гэд тэгэхээр энэ нь болохоор нөгөө хүүхдийн олон системийн өрөвсөлд хам шинж өгч юм байна. Тэгээд би тэрийг ингээд яагаад одоо ингээд үл танай охиноос чи ингээд би нэг тест авнаа гэдгсэн. Тэгээд охиноос ингээд өндөгнөөс нь ингээд цус аваад өндгийг ингэж гатгаад тэгээд цус аваад тэгээд яг нэг юм нэг цагаан юм нэг тест гаргаж ирээд тэгээд хитэн шингэн мингэм хийгээл ингээл тэгэл үзэл тэгэл тэр нэг 10-аас 15 минутын дараа ерөөдөө хариу гарт юм лээ. Тэгээд тэр хоорондоо юм ярьсан байхгүй юу. Энэ PIMS гэх синдром бол маш аюултай синдром аа. Энэ нь болохоор ингээд хүүхдийн коронавирусын халдвар авсны дараа коронавирусын одоо халдварыг хүүхэд ингээд хөнгөн шинж тэмдэггүй аваад өнгөрсөн ч байсан. Энэ ингээд 2-6-7 хоногийн дараа хүүхдийн биед ямар нэгэн байдлаар ингээд одоо ингээд олон системд ингээд өрөвсөл үүсгээд тэгээд тэр нь одоо тэгээд яадгийн тий одоо зүрх судасыг гэмтэн тэгээд бөөрийг гэмтэн бас тэгэл дотор эрхтний гэмтэх ч юм уу тий ер нь ингээд бүр ерөнхийдөө хүүхдийн ингээд бүх хэд эрхтнийг ингээд дотроос нь ингээд ерөнхийдөө ингээд өрөвсөглөө явчихдаг тийм маш хосолтой. Тийм учраас ингээд хэрвээ одоо жолиамия гэдэг манай охинтой жолигийн одоо энэ PIMS синдромынх нь энэ тестийн шинжилгээ нь хэрвээ эерэг гарах юм бол та хоёр гэрлүүгээ явж болохгүй. Энэ бол ингээд одоо танаа хүүхд ингээд хэдий ингээд халуурахгүй ингээд зүгээр байгаа ч гэсэн энэ ингээд цаашдаа ингээд эд хэрэгтэн дотроос нь нэгсэнд өрөвсөлд ингээд идэгдэж байгаа гэсэн үг ээ. Энэ нэг өдөр шоконд орноо. Тийм учраас ерөөсөө та хоёр ерөөсөө энэ хариу хүлээж агаад би баттай хариутай та хоёрыг гэрлүүч явуулмаар байна гэдгсэн. Тэгэхээр би гайхаад окей гэж за тэгэл амар айгаалтай ингээл тогтлол ингээл бүрстэ одоо яах вэ одоо нэг юм одоо гайт юм гараад ирэх юм шиг одоо гэж бодчихсон. Тэгээд тийм нэг уургийн шинжилгээ авд юм билээ. Тэгээд тэр нь уургийн шинжилгээ аваад тэр ингээд тусаар ингээд яагаад хэрвээ эерэг гарах юм бол би тэрийг шууд бараг түргэн тусламж руу явуулаад би тэрийг бараг одоо сэрэг одоо бараг л сэхээ амьдруулах гэдэг шиг тий бараг тийм газар л би тэрийг бараг шууд явуулна гэж байгаа байхгүй. Тэгэл бажит 15 минутын дараа би тэр хариу гарсан. Тэгээ 15 минутын дараа хариу гарахтаа азар цулцгын тэр PIMS синдромынх нь шинж тэмдэг байхгүй. Азар миний охин би тэр гэрлүүгээ харж олно гэдгсэн. Тийм. Хэрвээ яг хөө тэр PIMS синдромынх нь одоо тест нь эерэг гарах юм бол би тэр бол бүр эмнэлгээр эмчлэгтээс эмнэлэгт очиж хэвтэж эмчилгээс нааш энэ бол зүгэрлэхгүй гэж хэлээд тэгжсэн. Тэгээд ийм учраас PIMS синдром гэж юу вэ гэдэг талаар би таад жоохон жижиг мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгээд дээрэс нь нөгөө манай нэг монгол хүмүүсийн нэг тийм жоохон хэнэггүй тийм нэг зан сая Монголд очиж хат бол яалтчгүй ажиглагдж байсан. Бид нэр коронавигоос яхад болцсон. Корона бидрийг тоохоо болцсон гэх. Эсвэл одоо юу гэдгийг те одоо корона бол угаасаа зүгээр л ханиад штэ гэл ингээл хүмүүс ингээл ямар ч хамгаалт байхгүй. Өөрсдөө жишээлбэл одоо төрөвчлсөн тестээр үзүүлэх амар дурггүй. Тэгэл нөгөө коронагийн шинж тэмдэг илрээд ингээ явж байгаа ч гэсэн хүрсэн ч одоо тэгээд бид нар зүгээр штэ гэд ингээ яваад байгаа байхгүй. Гэтэл энэ чинь коронавирус хэдий хөнгөн хүрэх тусмаа төдий чинээ цаана ингээд үр дагавар нь одоо чиний биед ингээд тий таны биед ингээд үлдэх үр ашиг нь одоо үр уршиг нь одоо юу гэдэг тий хор уршиг нь ерөнхийдөө хэдий чиний хөнгөн авсан коронавигийнхаа хэмжээгээр дотоод эрхтний чинь гинтэж идэм байна гэдгийг би энэ хүүхдийн эмчээс би одоо сонссон учраас би энэ бүр бичлэгийг бүр ингээд та бүгдэд ингээд зорж хийж одоо энэ мэдээллийг жоохон ч ихсэн аваасаа гэж бодож байна. Тэгээд дээрэс нь бас
манай Монголд байгаа эмчнэр энэ тал дээр бас жоохон юу гэдгийг энэ тал дээр бас анхаарал тавьж хүүхдээ онцлох хэрэгтэй юм болов уу гэж бас бодсон. Тэгээд яасан гэхээр одоо нөгөө сүүлийн үед одоо бол нэг яг хаанч шүү дээ. Одоо би Германд байна тий. Герман одоо дэлхийн бүх бас одоо улс орнуудад Австрали одоо халуун орноос бусдын тий. Одоо юу гэдгийг одоо нэг хүйтний улирал ирж гин. Тэгээ энэ хооронд чи яг жинхэнэ хүүхдүүд ингээл яг нэг амьсгалын замын алдар хүүхд байтугай ингээл насанд орсон хүмүүс ингээд яг нөгөө нэг одоо ингээд дулааны улирлаас хүйтний улирал руу шилжих хооронд ингээд хүмүүс тодорхой хэмжээгээр юу яж эхэлдэг. Одоо нэг дархлааны системд нүүрчлэлт ороод тэгээд маш их тийм бас аюу амархан тийм одоо амьсгалын замын халдвар ерөнхийдөө авах гэдэг. Тэгээд тийм учраас яг энтэй бас андуурагдаад олон хүүхдүүд бас хохирчих үдээ гэсний үүднээс би өөрөө бас ээж хүн учраас бас тэгээд миний охин бас Герман улсад яаж уншлагдаж те одоо Германы хүүхдийн эмчнэр одоо ямар сэтгэл гаргаж те одоо зөвхөн ханиад байна вирус байна гэдээ ингээд явуулчихгүйгээр битэрийг ингээд тодорхой хэмжээгээр ингээд бүр те PIM синдромын тестийг хүртэл ингэж аваад ингээд яажсан учраас ингээд Монголд одоо энэ PIMS-гээ синдромын талаар бас яригдж гин үгүй юу гэдэг талаар бас би бас мэдмээр санагдаа. Тэгээ бас хүмүүстээс жоохон мэдээлэл болж очиосэй. Бас жоохон сигнал болж очиосэй. Тэгээд хүүхдүүд чинь хэрвээ коронавирусын халдвар авсан байх юм бол энэ PIMS синдромоос бол одоо энэ аюугаар те одоо энэ монголоор нь хэлээ л да те хүүхдийн өрөвсөлд олон системийн хам шинж өвчин гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хан шинж өвчин нь болохоор 0-оос 19 настай хүүхдүүд ингээд энд одоо өртөх магадaltaй байна. Тийм. Тэгээд тэгээ би ерөнхийдөө одоо PIMS гэх синдромын одоо юуны те одоо коронавирусын халдвар аваад эдгэрсэн хүүхдүүдийн одоо хүүхдүүдийн бид чааштай одоо энэ одоо олон системийн хам шинж өвчин одоо ямар шиг байдлаар илэрдэг шинж тэмдгүүд байдаг вэ гэдгийг би бас та бүгд бас хэлж өгье гэж бодож байна. За тэг энэ дээр болохоор эхний ээлжин жишээлбэл манай охин 3 хоног халуурсан. Тэгээд 3-аас доор хаяж 3-аас илүү дээш хоног одоо гэдэг 3-аас илүү дээш хоног халуурах юм бол энэ бараг 100% бараг PIMS синдромын шинж тэмдэг юм байна гэж үздэг юм байна. Тэгээд хоёр дахь одоо шинж тэмдэг нь болохоор гидсэн өвдөх, дотор мухай оргох, одоо бөөлж өгөх те энэ нь болохоор 68-аас 73% одоо магадaltaй биш үү гэж үздэг юм байна. Тэгээд биеэр нь юм туурах юм бол энэ бол бас 56% магадлал байна гэж бас гэж хуваар харуулсан байна. Тэгээд бас нөгөө коронавирусын халдвар авсны дараа ерөнхийдөө энэ болохоор 2-7 хоногийн дараа юм уу магадгүй 6-7 хоногийн дараа гэдэг чинь баг сар хагасны дараа буюу 2 сарын дараа хүртэл илэрч болох шинж тэмдгүүдийг би ярьж шүү тий. Тэгээд энд нь болохоор тэгээд бас нүдэн улаах, нүдний өрөвсөл болох, одоо хилэн хавдах, тэгээ бас нөгөө одоо тийм амны салстууд одоо арьснууд нь өөрчлөлтөнд орох, хоолой нүвдөх тий. Тэгээ бас одоо ханиад одоо хамраас нь ус гарах, тэгээ бас гар хөлн хавдах, толгой нүвдэх, дотор мөх одоо юу гэдэг толгой нь эргэх тий. Тэгээ бас ямар нэгэн одоо амьсгалын одоо амьсгалахад бэрх болох тий. Эсвэл бас тунгалгын булчирхаан ингэж бас одоо хавдах, өрөвсөх. Тэгээд бас нөгөө булчин сүрвсэн өвдөж бас ингээд бие сулрах тий. Тэгээд одоо ханиалгах. Зарим хүмүүс болохоор бүр ингээд ухаан нь ингээд орон гарan болох ч юм уу тий. Ингээд жоохон орж гараад ийм байх шинж тэмдэг бас үзэгддэг юм байна. Зарим хүмүүс болохоор олноор шүмсэн татах ч юм уу. Эсвэл ямар нэгэн газар одоо тийм саажилт үүсдэг ч юм уу тий. Тэгээд бүр хамгийн муу одоо хамгийн хүнд шинж тэмдэг нь юу байж болох вэ гэх юм бол одоо зүрх судасны шоконд орох тийм магадaltaй байд юм байна тийм. Тэгээд энэ PIMS синдром нь болохоор ерөнхийдөө юу вэ? Анх бол юу яасан юм бэ? 2020 онд анхны одоо юу нь бол одоо энэ өвчин гарсан байна. Одоо энэ коронавирусын халдвар авсны дараа ийм юм байна гэдгийг бол ерөнхийдөө одоо тодорхой одоо 2020 онд бол энэ өвчин тодорхойлогдсон юм байна. Тийм. Тэгээд энэ бол ерөнхийдөө маш хүнд өвчин гэж үзэж байгаа. Тийм учраас заавал энэ шинж тэмдэг илрээд хэрвээ коронавирусын дараа ингээд ойрхон энэ шинж тэмдгүүд илрээд 3-аас илүү хоног ингээд ойрхон халуураад байх юм бол
таны хүүхдэд те PIMS гэдэг тэр синдромын буюу те хүүхдийн өрөвсөлд олон системийн хам шинж өвчин одоо танаа хүүхдийн биед одоо ингээ нуудаж байгаа юм биш шүү. Тийм учраас энд ямар нэгэн арга хэмжээ хурдан авахгүй байх юм бол энэ бол ерөнхийдөө маш амнасанд аюултай. Гэхдээ бол одоогор бол яг ерөнхийдөө юу яасан байна л да. Нэг ямар нэгэн тийм нас барсан тохиолдол одоогор бол байхгүй байгаа. Тийм энэ бол гэхдээ эмчлэгддэг өвчин юм билээ. Тийм хэрвээ ингээд энэ одоо манай охиныг ингээд те одоо өндөгнөөс нь цус аваад ингээд тийм юу авчихсан гэж хэлсэн шүү дээ би сая те. Тэр нь болохоор нөгөө хэрвээ тэгэхэд эргэл гарах юм бол ерөөсөө шууд эмнэлэг твтэж эмчийн хяналтанд доор л ерөөсөө заавал одоо эмчлэх ёстой тийм юу юм байна. Хэрвээ тэхгүй болвол энэ өвчин ингээд хаашаа энэ өвчнийг мэдэхгүй ингээд яваад ах юм бол хүүхдийн бүх зүрх судасыг одоо гэмтэх юм байна. Бөөрийг гэмтэх юм байна. Ходоод гэдсийг те одоо ерөөсө бүх л одоо биений бүх хэсэгт одоо өрөвсөл үүсгэнэ л гэсэн үг тийм. Тэрнээс бүр хамгийн хэцүү нь болохоор бүр зүрх судасны өвчин буюу одоо юу гэдэг те одоо цусны бүлэгнэл үүснэ. Хингснээр одоо зүрхний шигдээс болох жоох хүүхдүүдтэй бүр зүрхний дутагдал, зүрхний шигдээс тэг одоо ингээд одоо судасны өвчин, цус алдалт өгөх те эднэр бол бүгдээрээ ингээд коронавирусын дараах хам шинж юм байна шүү гэдгийг бүр та бүгдэд бүр ингээд хэлж өгөө гэж бас бодлоо. Тэг яасан гэхээр би өөрөө бас нөгөө охинтой тэгэхээр миний жолигч ингээд сургуульд яваал ингээд аюу олон хүүхдүүдтэй ингээд харьцаад ингээд олон хүүхдүүдийн дунд байдаг учраас ингээд энэ тодорхой хэмжээгээр бас дандаа тийм эрсдэлтэй тийм одоо байгаа учраас яагаад ч юм би бас нөгөө өөр ээж хүний хувьд тэгээ та бүгдэд энэ талаар ингээд өөрөө ингээд одоо мэдсэн энэ одоо юу гэдэг те битэрт одоо яг бол тохиолдог яагаад тэгэхээр жойлогийн PIMS синдромын шинж тэмдэг тест нөгөө сөрөг гарсан учраас энэ одоо яагаагүй хэрвээ би тэр эрэг гарсан байх юм бол миний охин битээ бүр эмнэлэг твтэй ингээд бүр заавал бүрэн эмчилгээнд хийх хэрэгтэй юм билээ. Тэгээд энэ ямар эмчилгээ хийдэг гэхээр яг эмчийн хяналтанд доор одоо ялцчгүй одоо тийм кортизон эмчилгээ хийгддэг юм байна үүсэл дарах те. Тэгээд ASS буюу одоо цусны бүлгэлтийн эсрэг те тэр эмчилгээ хийдэг. Тийм. Тэгээд энэ өвчин бас нүг яагаад ингэж заавал энэ ингэж байгаа вэ гэхээр яагаад энэ заавал хүүхдэд илүү их тулгараад байгаа өвчин бэ гэхээр яадаг гэхээр нөгөө угаасаа хүүхдийн нөгөө дархлаа чи аюу өндөр байд юм байна. Аюу өөрийнх нь одоо хүүхд чи одоо Монголд одоо жишээлбэл хүүхд ингээ халуурахаар одоо ингээл аюу хортон им өгөөлаа хийждэг. Тэг хүмүүс 38 39 болоод дөрөнгөл яадаг. Германд болохоор ч 39 мөс хүрээд 38 39 хүрэхээр бол ерөөсөө зүгээр л усуг гэдэг. Ийм уулгадаггүй. Яадаг гэхээр нөгөө хүн халуурж явах явцдаа хүүхдийн бие чинь ингээд өөрөө ингээд одоо тэр нөгөө нэг орж ирсэн тийм өвчин үсгээд байгаа вирус бактерийг ингэж өөрөө ингэж тэр халуун температураар ингэж устгах хэрэгтэй юм байна л да тий. Тэгэх юм бол ерөнхийдөө нөгөө ийм ууч устгаснаас ил өөрийнхөө дархлаагаар ингэж одоо өөрийнхөө одоо тэр одоо юугаар устгаж явах нь бол ер нь зөв гэж үздэг учраас Германд 39 мөс хүртэл халуурж байгаа хүүхдэд бол ерөөсөө шингийн юм уулгаал ямар нэг юм одоо уух хэрэггүй гэж үздэг юм лээ тий. Тэгээд нөгөө энэ өвчин одоо би сая ярьжсанаар нөгөө PIMS өвчин яагаад ингэ заавал хүүхдийг илүү их хамарч байгаа юм бэ гэхээр хүүхдийн нөгөө нэг дархлаа нь өөр угаасаа маш өндөр ингээд одоо хариу үйлдэл үзүүлдэг учраас одоо жишээлбэл нөгөө коронавирусын халдвар авсны дараа одоо юу гэдэг те одоо нөгөө хүний биед одоо зарим хүний биед одоо эсрэг биет ингээд өвчин эсэргүүцдэг тэр эсрэг биет нь одоо ингээд илүү давмгаалаад иртээ одоо юу гэдэг те их үүсээд тэгээд ойрхон коронавирусын халдвар авчих юм бол бүр эсрэг биет бүр ингээд хүний биед ингээд ихсээд ирэхээрээ одоо тэр эсрэг биет чинь нөгөө эрүүл эрхтнүүдээ ингээд одоо эрүүл эд эсүүдээ ингээд гинтээд эхэлдэг. Тэгж гинтээгээд эхэлснээрээ ерөнхийдөө ингээд бусад эрхтнүүдийн өвчлөд эхэлдэг юм байна л да. Тийм учраас энэ дээр бол ерөнхийдөө маш их боломжтой бас хандах хэрэгтэй юм билээ гэж би хэлмээр санагдсан. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд Монголд байгаа Монголын одоо хүүхдийн эмчнэр бол одоо ингээд ханаа түрээд ирж байгаа хүүхэд болгонд одоо яа тийм PIMS синдромын энэ одоо цусаар авдаг энэ тестийг одоо Монголд
авдаг байгаасаа одоо авч байгаа болов гэсэн зүгээр л бодол төрсөн. Яасан гэхээр би энийг ерөөсөө мэдэхгүй байж байгаа. Юу яасан. Өөрөө нөгөө Жойли ингээд ханиалгаад ингээд халуураад эхлээд ингээд эмчтэр очиод ингээд яг битээр ингээд тулж ингээд учирсан тийм одоо асуудал учраас ингээд би тайдт ингээд энэ талаар бас ингээд мэдээсээ тэгээд болгоомжлаасаа гэдэг үгнээс энэ бичлэгийг хийлээ. Тэгээд та бүгдэд жохон ч гэсэн мэдээлэл болж очиасаа гэж бас сигнал болж бас очиасаа энэ яадаг гэхээр та бүгдийн маань хүүхдийн ирээдүйн эрүүл мэндийн асуудал учраас тийм энэ бол ингээд та хэдийнээс жохон ч гэсэн нэмэр болоосаа гэж үнэхээр би бодсон учраас би энэ бичлэгийг ингээд хийж байна. Тийм. За тэгэхээр өөр хилээд өчмөр юм юу вэ? Тийм. Тэгээд ерөнхийдөө бол ингээд ерөнхийдөө бол ийм судалгааг харж байхад бол бас ийм л юм байна л да. Тэг ингээд хүүхдүүд ингээд эмнэлэгт очиод ингээд одоо ингээд эмчлэгдэхтэй ерөнхийдөө бол 71% нь бол ерөөсөө 100% эмчлэгдсэн байна. Тийм. Тэгээд ерөнхийдөө энэ бол ингээд энэ хэрвээ эмчлэхгүй ингээд яваад ах юм бол ерөөсөө зүрх судасны л өвчнөр өвчлөл тэгээд зүрхний шигдээс болол хүүхэд ч гэсэн зүрхний шигдээсээ л ерөнхийдөө өнгөрөх тийм магадaltaй юм байна шүү. Тийм учраас энэ дээр бол ерөөсөө маш сайн анхаарах хэрэгтэй. Гэхдээ Монголд бол хүмүүс нөгөө одоо элдвийн хятадын вакцин, тэр вакцин гэсэн одоо вакцины тал дээр бол ерөөсөө хүмүүсийн одоо бодол сэтгэлгээ бол мэдээж шал өөр байгаа шүү дээ. Тийм учраас би одоо энэ дээр бол одоо өөрөө бол би вакциныг бол дэмжигч чад ерөөсөө биш. Гэхдээ бол ерөнхийдөө энэ дээр PIMS-с одоо яаж хамгаалж болох вэ гэж тэгэхээр ер нь одоо ерөнхийдөө энэ дээр бол ингэж бичсэн байна л да. Ерөнхийдөө ер нь бол тийм коронавирусын эсрэг бол вакцин хийх юм бол ерөнхийдөө коронавирусын одоо халдварын өвчний дараагийн одоо юу гэдгийг одоо тийм хүндрэлүүдээ сэргэлнэ гэж үзээд байгаа. Тийм тэгээд энэ бол одоо хэдий ийм одоо эмчнэр ийм ингэ санал болгож байгаа ч гэсэн энэ бол одоо тодорхой хэмжээгээр бол энэ бас нөгөө юу биш шүү дээ. Вакцин бас сайн уу муу юу гэдгээс одоо л мэддэхгүй. Альва вакцин чинь хийгдэхдээ ер нь тэгдэг лээ. 10-аас 15 жил болж чинь вакциныг судалж ич хүн хийх ёстой гэж идэл одоо коронавирус ингээд гарснаас хойш бүр хүмүүс чинь ингээд коронагаар ингээд хүмүүс чинь маш их хүмүүс ингээд нас борж ингэжсэн учраас хүмүүс бараг л маш хурдцтайгаар ингээд нэг вакцин гаргаад маш хурдан хийгээл эхэлсэн. Тэгэл энэ нь бол тэгээд одоо дөнгөөгөө ч юм хөхгүй ч юм уу одоо тэгээд тэрийг одоо батлах ямар ч боломж байхгүй. Коронавирус өөрөө гараад одоо дөнгөж 2 жил 2 жил гарan одоо 3 жил рүүгээ орох гэж байна. Тийм учраас энийг бол одоо үр дүнгийг хэлэхэд бол мэдээж маш хэцүү. Тийм тэгээд ерөнхийдөө бол тэгээд гэхдээ бол энэ муухай өвчнийг бол одоо хүн болгон одоо хүрээд байна. Одоо хүрэхгүй байх одоо юу бол ерөөсөй байхгүй байгаа шүү дээ тий. Тийм учраас тэг үр хүүхдүүдэд тэгээд болгоомжлоорой. Тэгээд үр хүүхдүүдэд иймэрхүү өвчнөөс хамгаалаарай. Тэгээд хэрвээ танаа хүүхдүүд ингээд магадгүй коронавирусын халдварын шинжтэй байж байгаа, халдвар авсан байж байгаад магадгүй 2 сарын дараа, 3 сарын дараа учир хөтөлгөөр халуураад гидсэн өвдөд янз бүр болоод ирэх юм бол энэ PIMS синдромын тестийг заавал өгөөрэй. Тэгснээр танаа хүүхдийн одоо бид нуугдж байгаа тэр өрсөлдүүд хизээ нэгэн цагт амь насанд насалтай болж магадгүй. Тэр өрсөлдүүдийг эртхэн онцлуулаад авчих юм бол тэгээд ерөнхийдөө одоо аюулаас одоо хоол өнгөрнө л гэсэн үг шүү дээ тийм болохоор за нэг иймэрхүү л байна да. Нэг ийм л хэлж өгье гэж би та бүдтэй бодлоо. Тэгээд яасан гэхээр ялтчгүй бас Жолиг яг тэр үед эмч үзээд ингэх үед л би үнэхээр айжсэн. Үнэхээр манай охин тэр синдром нь байвал яана гэдэг чийсэн. Тийм тэгээд та бүгдтэй эрүүл мэнд инхийг хүсье. Тэгээд миний одоо бяцхан бичлэг ингээд та бүгдд жоохон ч гэсэн тус нэмэр болоосэй гэж би бас хүсэж байна. Тэгээд болох баха гэж бас найдаж байна. Тэгээд үзсэнд маш их баярлалаа.